Аврал сахилан дарга би таныг ингэж гүтгээд байгаа биш. Их хурлын гишүүн хүн хариуцлагатайгаар хэлсэн шүү дээ. Хүн амны хэрэг холбоотой бараг л алчсан юм шиг. Их хоёр гишүүн байна уу? Одоо шууд ингээл нүүрнээрээ ярьчмаар байх юм. Нэг нууцлаг юм яриад л ямааргүй байгаа байхгүй. Тэгээ одоо би гүтгсэн болж тарах гэдэг шүү дээ. Тийм ээ. За Булааны бийсэн гишээр асуудсан. За хариулах юм уу? За амар өсөн дараа хариулъя. За энэ ноцтой асуудал яригдж байгаа учраас би бас заавал тайлбар хийх ёстой гэж бодож байна. 2025 оны 10 сарын 2-ны өдрийн цагдаагийн ерөнхий газраас миний нэр дээр ирүүлсэн бичиг байна. Өмнө Говь аймгийн Цогцлын сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Адмирал компани ажилчдын байранд 25 оны 2 сарын 12-ны өдөр холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн энэ Хасбаатар нас барсан гэх мэдээлэлд Тус аймгийн цагдаагийн газрын Цогцлын сумын сум дундын цагдаагийн хилцээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөн оны 3 дугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-ийн 5 дугаар зүйлийн 1-р хэсгийн 1-ийн 1-р заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг мэдэгдээ гэж. Прокурорын байгууллагад хүргүүлээд 7 хоногийн дотор хариу ирээгүй бол энэ хэрэг хаагдсан тооцогддог хуулийн заалттай мэл. Тэр ямар ч холбогдлого зүйлээр хүнийг гүтгсэ. Улсын хурлын гишүүн үнэн ярьдаг гэж ойлгож болохгүй. Худлаа ярьдаг улсын хурлын гишүүн байна. Хүн гүтгдэг улсын хурлын гишүүн бас байна. За яг ингээ энэ асуудал дээр нэг тодорхой их хурлын гишүүний нэр хэлээд мөнх хэсэгтэн гишүүн асуулт суугаад байна. Яг энэ дээр хариулж болох уу гэдгийг ариун хур дарга хэлэхдээ за ууланд болохгүй л байх хэвээр. Би гэхдээ тодорхой болгож өгмөр. Ариун нэг номерыг энэ дээр. За улсын хурлын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг яг одоо энэ цаг мөчид хилдэж байна. Тэгэхээр гишүүд бол асуулт асууж үг хэлэх хэрэгтэй. Энэ асуултын хариултанд байнгын орооны дарга санал дүгнэлтээ гаргасан. Байнгын орооны дарга болон мөн хүсэлтээ гаргасан улсын хурлын дарга амар хэсгийн дарга л хариулах үүрэгтэй.